улсын ерөнхийлөгчөө, улсын хурлын эрхэм гишүүдээ, хүндэт зочдоо. Улсын хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент 2 дахь намартайгаан золгож, ээлжид чуулгана өнөөдөр эхлүүлж байна. Завсарлагын хугацаанд Монгол улсын ерөнхийлөгчийг сонгох сонгуул болж, улсын хурал 2 удаа ээлжид бус чуулган хуралдуулж, та бид нэлээд ачаалалтай ажиллалаа. Хаврын ээлжид чуулган өндөрснөөс хойших завсарлагын хугацаанд улсын хурлын гишүүд эх орныхоо 21 аймаг 9 дүүрэгт хүрч ажилласан байна. Хөдөө орон нутагтал гэхэд давхарцсан тоогоор 46 гишүүн 305 хүн өдөр ажиллаж, иргэд сонгогчдтойгоо уулзан Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын бодлого зорилтын талаар санал бодлоо солилцож, улсын их хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийг сурталчлан ажилласан байна. Улс орны нийгэм эдийн засгийн байдал үүнээс ч илүү зүйл санаачлагтай ажиллахыг биднээс бас шаардаж байгаа. Гэхдээ итгэвч хармаалтай гагцхүү тулгамдсан улс орны өнөө хийгээд ирээдүйн амин чухал эрх ашигыг хөндсөн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлмээр байгаамаа. Парламентын бүрийн эрхийн үлдэж буй хугацааг улс төржилтөөс үүдэлтэй элдв дайвар асуудал тойрон бужигнаж өнгөрөөмөөргүй байна. Тиймээс төрийн бодлого, хууль боловсруулах үндсэн ажилдаа иргэд сонгогчдын итгэлийг биелүүлэх гол зорилттой анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэдгийг эрхэм төрийн түшээд та бүхэнд хандаж хэлхийг хүсэж байна. Төсвийн бодлогыг эмхлэн зэгцэлж, төсвийн гүйцэтгэл, түүнд тавих хяналтыг сайжруулж, олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэлж байна. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний шатанд үнэлгээ хийгээд тавьсан зорилтууд бүрэн биелэж байна гэж үзсэн байна. Давж биелсэн орлогын тал орчим хуваар хуримтлал үүсгэж буйн зээдлэгийн хэмжээ бууруулан өрийн өсөлтийг хязгаарлах боломж бүрдүүлж байна гэж тэд дүгнсэн байна. Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3% хүрлээ. Цаашид өсөлт нэмэгдэж, инфляц дунд хугацаанд зорилтод 8% орчимд тогтворжих төлөвтэй байна. Үүнийг үндэслэн Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12% хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ. Эдгээр нь гадаад дотоод орчноос Монголын эдийн засаг санхүүгийн байдалд өгч байгаа бодит үнэлгээ дүгнэлт юм а. Энэ ташрамд богино хугацаанд эдийн засгаа докторжуулж, цаашдын өсөлтийг хангахын төлөөх бидний хүчин чармаалтыг ойлгон тусалж, хамтарч байгаа хөрш болон хөгжлийн түнш орнууд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улсын хурал 2018 оны улсын төсөв мөнгөний бодлогыг батлахдаа өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн төсөв мөнгөний бодлогоод тогтвортой хадгалж, олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийг тууштай дэмжих болно. Эрхэм гишүүдээ, улсын хурлын ээлжид бус чуулганаар засгийн газар огцорсон ч улсын хурал дахь олонх буюу эрх баригч намаас сонгуулийн үеэр иргэддээ өгсөн амлалт, дэвшүүлсэн бодлого хөтөлбөр хэвээр байгаа. Шинээр бүрдэх засгийн газар төрийн бодлогын залгам чанарыг хадгалж, улсын хурлаас баталсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээх хөтөлбөр тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж ажиллах ёстой. Ерөнхий сайд засгийн газар солигдсноор төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогын орчин ойлгомжгүй тодорхойгүй болох төрийн байгууллагуудын сахилга хариуцлага суларч аж ахуй нэгж иргэдийг чирэгдүүлэх явдал хэрхэвч байж таарахгүй. Зарим нааштай өөрчлөлт гарч байгаа ч шинэ засгийн газрын өмнө хүндрэл бэрхшээлтэй асуудлууд сорилт шалгуур чамгүй байна. Өрийн хэмжээ нэмгэрэх болоогүй, тийм боломж хараахан бүрдээгүй байгаа. 2017 оны 8 дугаар сарын байдлаар засгийн газрын гадаад дотоод өр зээлгийн өнөөгийн үн цэнээр тооцсон үлдэгдэл нь 19.8 их нийт төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 73.8%-тай тэнцэж байна. Он гараад Чингис Дэм сан бондын зээлийн
эхний төлбөр гэрээний дагуу хийгдэж эхлэх ёстой байгаа. Энэ бол шинээр байгуулагдах засгийн газрын төдийгүй Монгол улсын өмнө тавигдж байгаа томоохон сорилт юм а. Бондын төлбөрийг төлөхдөө гадаад зах зээлээс их усүр татаж дахин санхүүжүүлэх аргаар удаан явахгүй нь ойлгомжтой юм а. Тиймээс засгийн газрын өрийн удирдлагын стратеги бүтцийг шинээр тодорхойлж, өрийн үйлчилгээний төлөвлөгөөг шинжлэх, эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдэд хэрэгжүүлж, хуримтлал үүсгэн бий болгосон хуримтлалаар өрийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэдэг болоход анхаарах учиртай. Мөн эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, түүхэн эдийн үнээс хэд хамааралт, эмзэг байдлыг бууруулах бодлого ерөнхий сайд хэн байхаас түүгээр зогсохгүй эрх барьж байгаа улс төрийн хүчин өөрчлөгдсөн эсгээс үл хамаарч тогтвортой, тууштай хэрэгжиж байвал зохино. Улсын хурал төрийн эрх барих дээд байгууллагын хувьд гүйцэтгэх засаглалт тавих хяналтаа сайжруулах ёстой. Хууль заасны дагуу хагас жил тутамд хууль тогтоомж улсын хурлаас баталсан бодлогын баримт бичгүүд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тухайн жилийн төсөв үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх засгийн газрын гишүүдийн тайланг холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэх ажлыг энэ чуулганаас эхлэн хэвшүүлнэ. Мөн түүнчлэн улсын хурал өөрийн баталсан хууль тогтоомж нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралын харилцааг хэрхэн зохицуулж чадаж байгаатай танилцаж үнэлэлт өгнөлт өгч байх ёстой. Эрхэм гишүүдээ, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нар, эмч эмнэлгийн ажилтнууд цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавиад багагүй хугацаа өнгөрч байна. Бид тэтгэвэр тэтгэм цалин үе шаттай нэмэгдүүлэх, тэр дундаа багш, эмч, эмнэлгийн ажилтны ажлын ачаалал, ур чадвар, мэрэгжил, ажлын үр дүн, ажилласан жилээс хамаарсан цалин хөлс урамшууллын тогтолцоог бий болгох зорилтыг дэвшүүлэн тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх талаар авч байгаа арга хэмжээ, ямар хугацаанд ямар төвшөнд хүргэх талаарх бодлогоо иргэд олон түмэнд ойлгомжтой тодорхой мэдээлэх, санал бодлыг нь сонсох шаардлагатай байна. Улмаар улс орны санхүүгийн болцоонд тулгуурлан багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг шат дараатай нэмэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Монгол улсын нийт хүн амын 46 гаруй хувь буюу 1.4 орчим сая хүн амьдардаг нийслэлийн агаар орчны бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэх төрийн зэгцтэй тууштай бодлого өгүүлэгдсээр байна. Өвөл болохоор л утаа бохирдлын сэдвээр ёс юм шиг ярьдаг, хавар болонгууд мартдаг, хийж хэрэгжүүлсэн нь үр дүн муутай, зарцуулсан хөрөнгө мөнгө нь өрн таран болдог байж таарахгүй юм а. Энэ намрын чуулганаар нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинжилэн батлахаар төлөвлөж байгаа. Хүн амын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийг үйлдвэрлэлийн тусгай бүс дагуул хот дэд төвөдтэй болгож суурьшлийн шин бүсэд шилжин байрших аж ахуй нэгж иргэнийг дэмжих татварын бодлогыг хуульчилна. Агаар цэвэршүүлэгч болон эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гайлын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх чиглэлийг баримтлана. Оршин сууж буй орчноо тогтчулсан, мод бут тарьсан, нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсан иргэнийг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Намрын чуулганы хэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал олонний анхаарлын төвд байна. Цаг нь болсон, өөрчлөх ёстой, бусад улс орны жишг ийм гэдгээр үндсэн хуулийн асуудалд хандах нь нэг талаар өрөөсгөл өгөөд нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болж магадгүй тул юуг яаж өөрчлөх вэ гэдгийг сайтар судлаж, эрдэмтэн мэргэд, улс төрийн намууд, олон нийтийн санал бодол, хүсэл эрмэлзлэлд тулгуурлан зөвхөн зайлшгүй хөндөх замаар шийдвэрлэл зохино. Чуулганы завсарлагын хугацаанд үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг орон даяар хэлэлцүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Иргэд, байгууллага, эрдэмтэн судлаачдаас 300 мянга гаруй санал бичгээр ирснийг нэгтгэн дүгнэх ажил хийгдэж байна. Эндээс үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан төсөл олон нийтээс дэмжлэг хүлээж байгаа эсэх нь хэсэг зүйл. Мөн заалт бүрээр тодорхой болж өөрчлөх, сайжруулах чиглэлийг тодтогч өгнө гэдэгт итгэлтэй байна. Хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт тэнцлийг сайжруулж,
тогтвортой, хариуцлагатай засаглал тогтоох, парламентын засаглалыг бэхжүүлж, улс төрийн намуудад шинэ соёл төлөвшил бий болгох, эрх зүйн үндсийг бүрдүүлэх шаардлагад нийцсэн нийгмийн бүх талуудын санал бодол, байр суурь нэгдсэн асуудлаар л үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжинэ. Төрийн бодлогын залгамж чанар, хэрэгжилт, иргэнээ дээдлсэн төр оршихын баталгаа нь төрийн алба мэрэгсэн тогтвортой байх явдал юм а. Төрийн алба улс төрөөс хэтэрхий хараат явж ирсэн нууц бишээ. Төрийн алба тогтворгүй болохоор төрийн албан хаагч нь мэрэгшиж чадахгүй. Мэрэгсэн төрийн албан хаагчгүй болохоор төр нь дархлаагүй болсоор байна. Хаврын чуулганаар төрийн албаны төв байгууллагын хараат бус бие даасан байдлыг баталгаажуулж, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, цалин хөлс урамшуул олгох, хариуцлага тооцох асуудлыг мэдлэг чадвар, ажлын үр дүнтэй холбож үздэг тогтолцоог хуульчлахаар хэлэлцэж эхэлсэн. Энэ асуудлыг намрын чуулганд багтаан шийдвэрлэж, төрийн албаны шинчиллийн дараагийн шатыг эхлүүлэх шаардлагатай байна. Ард иргэдээ өвөл хаяанд ирлээ. Ургац хураалт, хадлан тижэл, өвөлжилтийн бэлтгэл өндөрлөх тийшээ хандаж байна. Өнгөрсөн 100 хур багтай ихэнх нутгаар гандуу байсан өвөлжилтийг хөндрүүлж болзошгүй тул засгийн газар, орон нутгийн бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид, малчид иргэд хадлан тижээлийн нөөцөө бүрдүүлэх, болзошгүй эрсдлээс сэргийлэх, бэлтгэл бэлэн байдалтай сайтар хангах ёстой шүү гэдгийг энд сануулж хэлхийг хүсэж байна. Хэрхэн гишүүдээ амлсан амлалт төлөвлөсөн ажил ихч хугацаа бага байна. Эвийг эрхэмлэж, эрх ашигын ирэмбэ санаж, иргэдийнхээ хүлээлгсэн итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө чин сэтгэл, бат журмыг барьж ажиллацгаая. Намрын чуулганы хугацаанд хэлцэх асуудалд нухацтай хандаж, байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, итгэвч, санаачлагтай оролцохыг эрхэм гишүүд та бүхнээсээ хүсье. Улсын их хурлын 2017 оны намрын ээлжид чуулган нээснийг мэдэгдэе.